Есүс 12 төлөөлөгчөнд дуудаад тэдэнд янз бүрийн муу ёрийн сүнс зайлуулах, өвчин эдгэх ёрвсын хүчийг өгч, их эзний гайхамшигт улсын тухай бүгдэд тунхаглуулахаар илгээхтэй. Та нар үндсэн хувцаснаас өөр юмтай байх хэрэггүй. Нэг айлд өргөдөн очвол яван явтлаа тэндээ байх хэрэгтэй. Хүмүүс та нарыг хүлээж авахгүй бол ертөнцийн эзэн хожим тэднийг адилхан голно гэдгийг урьдчилан болгоомжлуулж, тэндээс явхдаа хөлийнхөө шороог сэгсэрч байгаарай гэж хэллээ. Тэр 12 төлөөлөгч хөдөө гацаагаар явж гайхамшигт үннийг тунхаглаж, газар сайгүй өвчтөе хүмүүсийг эдгэж өгч байлаа. Галил аймгийн хаан Херод Антипийн сонорт Есүсийн тухай яриа хүрлээ. Гэвч тэр үнэн байдлыг сайн ойлгосонгүй. Тэр үед Есүсийн тухай янз бүрийн гажуу яриа тархжээ. Тухайлбал усаар угаан батлагч Жогон үгсэн боловч ертөнцийн эзэн дахин амьлуулсан учраас энэ хүн Жогон мөн гэж олон хүн хэлж байлаа. Энэ хүн бол ертөнцийн эзний эртний зарлага элэг ах мөн гэж бусд нь ярилцсан. Аль эрт нас барсан нэгэн зарлага ертөнцийн эзэн дахин амьлуулсан байв. Тэр бол Есүс гэж зарим нь хэлэлцэх учраас Херод хааны санаа төөрөлдөж, би Жогны толгойг авч цаазалсан. Тийм учраас энэ хүн чухам хэн байдаг вүлээ хэмээн бодож Есүстэй уулзахыг сэм хүсэмжлэн байжээ. 12 төлөөлөгч Есүстэй дахин уулзаад хийсэн бүхнээ түүнд илтгэлээ. Есүс тэдний хамт Бетсайд хот руу нууцаар очсон боловч хүмүүс аль хэдийн мэдчихэд цуглахад тэрээр хүлээн авч ертөнцийн эзний ёрвсын улсын тухай ярьж өгч олон өвчтнийг эдгэж өглөө. Орой болоход 12 төлөөлөгч нь энэ газар зилүүд, энэ олон амьтан айлд хоноглож хооллох хэрэгтэй учраас гацаар руу явуулъя гэж Есүст ярьжээ. Та нар өөрсдөө тэдэнд идэх юм өгч болно гэж Есүс хэллээ. Бидэнд 5 талах 2 загас бий. Өөр юу ч байхгүй. Хэрв бид идэх юм худалдаж авахгүй юм бол тэднийг хооллож чадахгүй гэж 12 төлөөлөгч Есүст учрлалаа. Тэр цугласан олны дотор зөвхөн эрэгтэйчүүд гэгтэл 5,000 хүн байлаа. Эднийг 50-50-аар нь бөөгнүүлэн суулга гэж Есүс хэллээ. 12 төлөөлөгч ёсоор нь гүйцэтгэхэд Есүс 5 талах 2 загсыг барьж дээшээ харж ертөнцийн эзэнд талархлаа илэрхийлээд талах загсыг хувааж үүнийг хүмүүст тарааж өг хэмээн тэдэнд хэлжээ. Бүгд цадтал хооллов. Хоолны үлдэгдэл 12 том сагс дүүргэлээ. Нэгэн удаа Есүс ганцаараа ертөнцийн эзэнтэй ярьсны дараа дагалдагчид нь ярьж уулзахад хүмүүс миний тухай юу ярьж байна хэмээн тэднээс асуулаа. Зарим нь таныг Жогон гэдэг. Зарим нь элэг ах гэдэг. Бусд нь тэр ертөнцийн эзний нэг зарлага. Нас барсныхан дараа ертөнцийн эзэн дахин амьдуулсан юм гэдэг хэмээн тэд хариуллаа. Харин та нар өөрсдөө намайг хэн гэж бодов? Хэмээн Есүсийг асуухад та бол ертөнцийн эзний илгээсэн аврагч мөн гэж Петр хариуллаа. Та нар энэ тухай одоохондоо хэнд ч хэлж болохгүй хэмээн Есүс дагалдагчид дан тушаалаа. ертөнцийн эзний илгээсэн хүн бэ их зовлон эдлэх болно. Иудээчүүдийн ахлагч нар Иерусалим хотын сүмийн зэрэгтнүүд сургаал номлогчид намайг үзэн ядаж алуулах болно. Гэвч алагдсанаас минь хойш 3 хоногийн дотор ертөнцийн эзэн намайг дахин амьлуулна хэмээн Есүс дагалдагчид дан хэлжээ. Тэгэд тэнд байгаа бүх хүнд хандан хүмүүс намайг модон загалмайд цовдолж алах болно. Намайг дагахыг хүссэн хүн ам биеэ үл хайрлан өдөр бүр миний хамт явах хэрэгтэй. Тийм бэрхшээл туулах дургүй хүн мөнхийн хохирол амсна. Харин зүтгэж яваад миний төлөө амиа өгсөн хүн мөнхийн зовлонгоос аврагдах болно. Баян дэлхийг ноёрхох гэсэн хүн өөрөө амь хохирч юу чгүй хоцорно. Хүн надад болон миний хэлсэнд дургуйцвэл
Хожим би эцгийнхээ болон түүний Ервсын элч нарын яруу алдрыг харуулan энэ дэлхийд дахин ирэхдээ тэр хүнд адилхан дургуйтснээ харуулах болно. Сонсогтун. Энд байгаа зарим хүн ертөнцийн эзний Ервсын хаант улс хэрхэн байгуулагдахыг эсэн мэнд үзнэ гэж хэлжээ.